Өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр ингээ 2 пак пүүз танилцуулах байгаа. Эхний маань пүүз болохоор Class of 97 гэдэг Realme Higot Game гэдэг Canon-ы пүүз байгаа. Хоёр дахь пүүз маань болохоор энэ жилийн 3 сарын 26-ны Air Max Date зориулсан Air Jordan X Max Pack гэдэг пүүз байгаа. За ингээ пүүзээ танилцуулах дэлгэрэнгүй үгстэй орё. Эхний маань танилцуулах пүүз болохоор Class of 97 гэдэг алдарт Canon найрлагч Spike Lee-гийн Higot Game гэдэг Realme тоглосон кино гэдэг. Тэр кинон дээр Realme өмсдөг пүүз байгаа. Эхнийх нь Pumpsight Pro Pearl гэдэг судан цагаан Pumpsight байна. Уул нь юм IC уултай, swoosh логон цагаан, carbon fiber оруулахтай. Энэ гүлгэр carbon fiber. Тэгээ урталтай Air логотой. Тэгээ хил болон артал нь 3M материалтай юм шиг байна. Тэгээ гэрэл ханхууд гэрэл байдаг гэсэн. Тэгээ ийм пүүз байна. Sorry, дээрээсээ чим пүүзлсэн байна. Энд тэгээд 2015 онд гарч ирсэн санагдаж байна. Дараагийнх нь пүүз Nike Zoom Hawk Flight гэдэг ийм пүүз байна. Хажуу талаар энэ толон оруулахтай энэ их гоё болж гисэн байна. Цэнхэр уултай. Share swoosh лого энд байна. Carbon fiber бас хийж гисэн. Хажуу талаа Nike swooshтэй. Ийм пүүз байна. Хартал дээр ийм Nike-ийн цэнхэр логотой бас. Яагаад энэ пүүзийг оруулж байгаа гэхээр өчигдөр би outlet одод нэг видео хийсэн, тэрийг удахгүй бас оруулах байх тэндээс авсан. Манай пүүз яагаад ийм хямдхан байна вэ гэхээр outlet пүүзнүүд ер нь хямдарч очдөг. Жишээ нь нэг пүүз $385 гарсан. Тэгээд хямдарсан нь болохоор 140-оор outlet зарагдчихсэн. Тэгээд би 30% хямдралтай аваад $108 авсан байгаа. Тэгээд манай пүүзнүүд бүгд Америкаас outlet-ээс очдог болохоор 100% оригинал пүүзнүүд. Дараагийн танилцуулах пүүз маань Air Jordan X Max Pack гэдэг энэ жилийн Air Max Date зориулж гаргасан байгаа. Савны ингээ хоёр хуваагдсан. Хэсэг нь Elephant print, энэ хэсэг нь Safari print. Тэгээ эхнийх нь танилцуулах пүүз Air Max 1 Atmos гэдэг. Японы Atmos-тай хамтарч анх 2007 онд гаргаж ирсэн Air Max энэ жил иргэн ирсэн байгаа. Анхны загвар нь одоо баг eBay $1000 ашигтай байгаа. За тэгээд пүүзнийхээ танилцуулахад оръё. Бас хоёр үдээстэй. Тэгээд хажуу талаараа юм Elephant print руу оруулж өгсөн. Swoosh логоны юм ногоон өнгөтэй. Энэ хэсэг нь илгэн материалтай. Уртлын цагаан найрсан. Урталтай юм Nike Air логотой. Улвч нь Elephant print. Тэгээд Jumpman-ы лого ногоон өнгөтэй хийгдсэн байна. Энэ их гоё ялгаж өгсөн байна. Тэгээ өөр энэ зөвхөн дангаараа пак болж гараагүй, дангаараа гарсан байгаа. Тэгээд дангаараа гарснаас ялгагдах пакийн онцлог нь болохоор улан доор Jordan-ы логог оруулж гисэн байгаа. Jumpman лого. Энэ нь их өвгөнц шийдэл болж гисэн. Тэгээд арт талдаа Nike логотой. Үдээсэн дээр юм Elephant printтэй ийм гоё Air Max болсон байна. За дараагийн танилцуулах пүүз маань Jordan 3. Энэ өмнө ердөөсөө гарч байгаагүй юм байгаа. Тэгээ хоёр бас үдээстэй Jumpman логотой, мөсөн уултай. Улан дээр ямар нэгэн Jumpman-ы лого бичиг байхгүй, зөвхөн Nike гэсэн бичигтэй. Тэгээ хажуу талаар юм Safari print оруулж өгсөн. Артталтаа Nike-ийн логотой. Тэгээ би илгэн материалтай болохоор Монголын нөхцөлд бол жоохон арчилахад хэцүү байх. Энд бол гайгүй. Хилэн дээр Jumpman логотой. Тэгээ хилнийхээ дотор талд 9260 гэсэн тоотой. Энэ тооны хэмжээг би сайн мэдэхгүй байна. Ямар учиртай. Тэгээ ийм пүүз байна. Хосоороо юм. Тэгээ улвчны юм Safari printтэй дотроо зөвхөн Nike логотой, Jumpman лого байхгүй. Ийм пак болсон байна.